За намайг Даваг Доржи Хас Чулуун гэдэг 1986 онд төрсөн. Баханга нийслэлийн Баханга дүүрэгт 10 хэдэн жил одоо амьдарч байгаа. Анх одоо гэр бүлээ аваад одоо ногоо тарьж амьдрахаар одоо энэ дүүргийг зорж ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо тасралтгүй жил болгоно ногоо тариад л тийж дүүргийнхаа хүнсний хэрэгцээнд одоо бас хувь нэмрээ оруулдаг тийм гэр бүл байгаамаа. За манайх ерөнхийдөө Баханга дүүргийн агропарк гэж явдаг. Нийслэлийн үдэ аж ахуй яам, хүнс үдэ аж ахуй яам болон дүүргийнхаа засаг даргатай гурван гэрээтэй. Тэгээд ерөнхийдөө агропаркийнхаа хэмжээнд бол Баханга дүүргийн нутаг оронд юу ургах вэ, юу ургуул бас зохицох янз янзын бас туршилтуудыг хийдэг. Тэгээ бас хажуугаар нь хүлэмжийн аж ахуй давхар явж байдаг. Манайх үндсэндээ нэг 26-гийн 2 юуны зуны хүлэмжтэй, нарлагааны хүлэмжтэй. Тэгээд түүндээ бол өгөрцийн помидор, чинжүү, хулуу гэл ерөнхийдөө салаад, навч, эрдээсэг ерөн бүх төрлийн нарийн ногоог тариалдаг. Ил талбайдаа бол мэдээж манжин луу, сонгон, сармис одоо өөр юу гэдгийг тийм ээ. Төмөс, хүсний ногоонуудыг бүгдийг бас тариалдаг. Түүний хажуугаар бас Баханга дүүрэгт чацрааны мод ерөнхийдөө бас нэлээд өөрснөө бойжуулж ил талбайд одоо гаргачихсан. Энэ жилээс бас жимсэлж эхлэх байх гэсэн одоо горилготой, найдвартай хүлээлттэй байгаа. За нэг тиймэрхүү тэгээд дүүргийнхаа бас ногоо тари гэсэн ард иргэдэд одоо янз бүрийн бас сургалт юмнууд явуулдаг. Жил болгон ил талбайн болон танхимын сургалт бас манайхаас өөрсөндөө явуулдаг. Ногоо тариалах хүсэлтэй иргэд болон байгууллагууд маань бас манайхтай бас нэлээд хамтарч ажилладаг. Бид бас техник трактор одоо газар хаглах, борноо одох, боловсруулахад нь бас бид нэр дүүргийнхаа иргэдэд нэлээд бас дэмжлэг үзүүлдэг. Яг дүүргийн хэмжээнд ерөнхийдөө 1-2 трактор л байдаг. Тэгээд яг ерөнхийдөө ногоо тарий гэсэн иргэдийнхаа газар мозрыг бол бид нэр өөрснөө сайхан хагалж борноодож бас янзалж өгдөг байгаа. Тэгээд өвлийн хөлөмж яг энэ жилдээ бас нэг өвлийн хөлөмж дүүрэгтэй. Манай дүүрэгт яг дүүргийн хэмжээнд өвлийн хөлөмж нэгч байдаггүй. Тэгээ энэ жил бас дүүрэгтэй ганц өвлийн хөлөмжтэй болгоё гэсэн тийм зорилт тавьж ажиллаж байгаа. Энэ зуны одоо бэлтгэл ажил хийгдэж байгаа. Тэгээ бас нэг дүүрэгтэй өвлийн хөлөмжтэй болчвол өвлийн жилийн түрүү үйлрэл шинэ хүнсний ногоогоор тэгээд шинэ эрүүл чанартай хүнсний ногоогоор дүүргийнхаа иргэдийг хангах тийм одоо зорилготой ажиллаж байна да. Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар маань одоо Баханга дүүрэгт амьдарч байгаа Хас Чулуун, Гандулгын алтан цэцэг гэдэг одоо манай гэр бүлийг сонгон аваад эко гэр бүлээр номинацад бас шалгаруулад биднийг ингээд зорин ирээд бидэнтэй уулзаад ингэж яагаад нь туйлын их баяртай байна. Тэгээд уг байгууллагынхаа хамт олонд бүгдээрэнд нь ажлын өндөр амжилт хүсэн өрөөё. Өшөө цаашаа олон гэр бүлүүдэд энийг хүргээд сурчлаасаа гэж одоо хүсэж байна.